Энэ хуулийн агуулга үндсэн зорилгыг нь бол ойлгоод дэмжиж байна. Тэгээ манайд нөгөө чөлөөт бүсийн тухай хууль, үйлдвэр технологийн паркийн тухай хууль гэдэг нөгөө эдийн засгийг тэлэх зорилготой маш олон хуулиуд байгаа. Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хууль гэх мэтлэн. Энэ хуулиудыг одоо нөгөө өндөр технологийн тусгай бүс байгуулах хуулийн ажлын хэсэг 6 гишүүн явж 1 жил гарны хугацаанд судалсан. Тэгээ энэ хуулиудын хэрэгжилттэй судлаад харахад ерөөсөө хэрэгжээгүй. Шалтгаан нь юу юм бэ гэхээр оролцогч талтайгаа засгийн газар болон хуулийн ажлын хэсгүүд ерөөсөө уулзч үзээгүй гэдэг юм лээ. Ямар хөрөнгө оруулалт татах чаа, ямар хүндрэл бэрхшээлүүдийг хийх чаа. Тэгээд нөгөө ажлын хэсгүүд маань бол нэг цуглаад хуралдаад саналыг аваад яг бодит бэрхшээл нь хаана вэ гэдэг наривчлсан судалгаа ерөөсөө маш дутуу хийдэг учраас манай чөлөөт бүсийн тухай хууль дээр хөрөнгө оруулалт орж ирдэггүй, эдийн засаг тэлдэггүй. Тэгэхээр энэ эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийг агуулгын хувьд дэмжиж гэсэн би бас энэ зарим гишүүдтэй санал нийлээд байгаа нь бас за тунхагийн биш ерөнхий агуулга зарчмын шинж чанартай ороод байна. Тэгэхээр хуулиудыг энэ удаа журмаар баг зохицуулаад илүү наривчилж оруулж ирье гэдэг агуулгыг бол парламент бариад байгаа. Тэгэхээр энэ бол анхдагч хуулийг бол илүү нарийн зохицуулттай оруулж ирэх боломж байгаагүй мó. Энэ судалгааг яагаад энэ ч бол одоо айгүй том хууль шүү дээ хөөсөд. Та тэгэхээр энийг зөрөгтэй хөндөж бодвол талархаж байна. Зүгээр илүү одоо их л нарийн зохицуулттай их удаан хугацааны судалгаатай орж ирэх хэрэгтэй байх гэж харж байгаа. Хоёрдугаарт тэр цэнгүүн хүчинтэй санал нь засгийн газар доороо орон тооны бус 9 гишүүнтэй байх ба зөвлөлийн бүрэлдэхүүнийг засгийн газар батална. Тэгэхээр нөгөө танхимын тухай хууль одоо шинээр орж ирэх гэж байгаа. Танхимтайгаа давхарцсан чиг үүрэгтэй. Тий. Тэгэхдээ энэ маань эргээд илүү одоо хөрөнгө оруулагчийн эрх ашигыг хамгаалах биш бас илүү хүнс хүртэл болоод дахиад нөгөө нэг төрийн давхар бүтцэн нэмэгдчих юм биш байгаа гэдэг л санаа зовсон асуудал үүсээд байгаа юм да. Яагаад танхимаараа дуу хоолойгоо хүргээд танхимчин ч гэсэн хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах үүрэгтэй газар. Энэ бүтцэн өөрөө эргээд ямар 9 хүн байх юм, яаж сонгох юм, хуулийн дээрээ байхгүй засгийн газар одоо хөрөнгө оруулалтын эрх ашигыг хамгаалах зөвлөлийн тухай журам гэж гаргах юм болчлоо л да энэ хуулийг харахаар. Тэгээд тэр журам чи үзэмжээрээ сольдог асуудал болох гэдэг энэ хоёр асуултад хариулт авъя. Засгийн газрын тэргүүн бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаанд өөрөө энэ дэргэдэх зөвлөлөө байгуулаад засгийн газартаа танилцуулаад ингээл явах нь зүйтэй. Энийг хуулчлаад, нэг байгуулгажуулаад юм доторх үйл ажиллагааг нь хуулиар заах наривч шаардлага. Мэдээж танхим бол нэг хүн байх нь тодорхой, нэг төлөөлөл байх нь тодорхой. Танхим зөвхөн бизнесийн ашигын төлөө байгууллагуудын эрх ашигыг хамгаалж байгаа. А нөгөө талд хэрэглэгчийн эрх ашиг гэж байна шүү дээ. Тэрийг та нар тооцож үзээч. Шинжилгээ ухааны байгууллагууд, судлаачдын асуудлууд. Энэ манай юм зүг байна уу, буруу байна уу, бодлогын алдаа оноо гэдэг чинь бас бусад хөндлөнгийн оролцоог заавал шаарддаг. Тэгээ нэг тэр хүрээ ингэж нэг ойлгочихвол их зүгээр байгаа юм. Тэгээ тунхаглалжээж процесс хуулиуд дараа нь гарна. Маш олон процесс хуулиуд байгаад байгаа. 200 гаруй хууль байна бизнес зохицуулалтын хууль. А үндсэн нэг язгуур юмудаа их дутуу хийсэн. Нэг өмчийн халдшгүй дарга байдлын асуудал. Төрийн эдийн засгт оролцооны асуудал. Бизнесийн үндсэн тэр зарчмууд. Энийг бид нэлээд гаргаад өгөхөд цаашдаа яг энэ дээр энэ тунхаглал буюу энэ үндсэн зарчим дээр суурилж бусад процессын хуулиудад өөрчлөлт ороод явна. Аливаа хууль шүүхэн бол маргаан үсгэд энийгээ барьж эхэлнэ. Үндсэн суурь зарчим чинь байна шүү дээ. Миний бизнесийн нэр хүндийг төр ингэж халдаж болохгүй. Энийгээ төрийн байгууллага энийгээ зөрчсөн тул миний бизнесийн нэр хүнд сэргээгдэх ёстой. Төр ийм зарчим байгаад энэ хуулинд байгаа тул миний өмчийг дайшлан хурааж болохгүй. Зөвхөн ийм шалтгаан ийм нөхөн болбор байх ёстой. Буюу эргээд нөгөө бизнесээ хамгаалах. Бид нөгөө өмчийн эрхийг хамгаалж чадаагүй их олон жил явчихсан. Ерөнхийдөө бизнес болцоотой гэж яваад исэн мөлтрөө энэ ирж байгаа энэ гомдол, өргөдөл тэрний учир шалтгаан энтэй л холбоотой. Эдийн засгийн төрийн оролцоо, тэгээ төрийн аппаратаар дамжиж байгаа олон зөвшөөрлийн шат амжилга, тэгээ хууль хэлтийн байгуулалт очиж байгаа тэр гомдол хэрэг маргаан шийдвэрлэж байгаа процесс дэндүү удаан, дэндүү муу байна. Тийм болохоор хөрөнгө оруулагчийн үндсэндээ зогсож чад байна. Эдийн засгийн
ингээ ханчгаад цаашаа тэлж өгөхгүй болчиход байна. Бизнесийг хэрэг одоо тийм битэх одоо урам зориг сулраад байна шүү дээ. Одоо өнөөдөр бид нар ихэд харлаа төсөв дээрээ ингээд ямар асуудал үүсээ сууж байгаа вэ? Тэгэхээр эдийн засгаа зайлшгүй тэлнэ. Тэлхийн тулд бид таатай байна. Хөрөнгө оруулалтыг татъя. Хөрөнгө оруулагчдын хэрэгшээ гадаад дотоод гэхгүй хамгаалъя. Стратегийн гол салбараа бол харин төр хамгаалсан шиг хамгаалнаа. Гол нь өмчийн эрх, бизнес эрх чөлөөг хөрөнгө оруулалт авчраад нэг геолог хайгуул хийх. Сайн дур уран сайхан, сайн дурын тэр зохион байгуулалттай улсууд ороод тэрийн юм нэвддэг, сүйтгэдэг, дайрдаг. Энд тэр хүн төр хамгаалах ёстой гэж зогсож байгаа юм байхгүй юу? Танай бизнесийн үндсэн зарчим энэ байна. Монгол улс эдийн засгийн эрхчлөөний хөрөнгө оруулалтыг ингэж хамгаалах ёстой. Тэгээ ийм митинг одоо маш олон зүйл бидэд үүсчээд байна шүү дээ. Тэгэхээр энийг нэг сайхан шийдээд тэгээ ажлын хэсэг байгуулад манай гишүүдийн байгуу идэвхтэй оролцоод бүгдээрээ энэ 1 сар, 2 сар, 3 сар дамжсан нийтийн хилцүүлгүүд, санал бодлыг сонсоод энэ хууль бол бид нар суурийг аваад ирж байгаа. Одоо энэ дээрээ бүгдээрээ том байшингаа гаргаад сайн одоо эрх зүйн орчин бүгдээрээ хамтдаа бүтээе гэж уриалж байгаа юм л да. Тэгэхээр хийх ажлууд их байгаа. Зарим зүйл дээр албаар одоо дагалт хуулиудын хасаад ороод ирсэн. Яг л гишүүдийн хилцүүлгийн зарчимд заавал улс төрийн шийдэл гаргах юмнууд их байна. Гадны хөрөнгө оруулалт 40 гаруй хуулиар хязгаарлаж байна бид нар. Олон хоригдж байгаа зүйлүүд байна. За энэ дээр бид нар бас улс төрийн шийдэл гаргах юмнууд байна. За энэ дээр нээя. За энэний хатуу барья. Энэ болгон чинь дандаа улс төрийн шийдэл. Тийм болохоор энэ бол их хурлын парламентын хамтын бүтээл байх ёстой гэж бодож байна. За. Энэхээр сая та агуулга зарчмын бол яг зөв ойлгоод буй асуудлаа ярьж байгаа. Энэ дээр орж ирж байгаад нь дахиад хэлье. Санал нэгтэй байна. Гэхдээ одоо санаа зовж байгаа зүйл нь маань Монгол Улсын их хурлын гаргаж байгаа ихэнх шийдвэрүүд нийгмийн салбарын хувьд бодлого тодорхойлогч нар маш их эдийн засгч, инженер, орчин үеийн бизнесмэнүүд маш цөөхөн учраас ерөөсөө бодит асуудал дээр хөрөнгө оруулагч, гадна дотны хөрөнгө оруулалт, бизнесийн зовлон бэрхшээлийг мэдхгүй хүмүүс маань их ихтэй хөлдөх байгаа байхгүй юу? Яагаад гэвэл яг ерөөсөө яг бодит байдал дээр ийг болдог. Санаа сэтэл нь зөвч гисэн бодит практик процесс дээр айгүй асуудалтай хуулиуд гаргацдаг. Тэгэхээр нөгөө хуулиуд маань эргээд орчноо нээж өгөхөөс илүү хүндрэлтэй нөхцлүүдийг үүсгээд байдаг. Төрийн аппаратууд маань тэрийг ашигладаг. Тэгэхээр ажлын хэсэгт орж ажиллах саналтай байна. За. Үнэхээр энэ гол судалгаануудаар энэ төрийн албаны хүнд суртал, зөвшөөрөл дагсан гомдол их өндөр ирээд байгаа. Ганц иргэдийн олон жишээ хэлж болохоор байна л да. Жишээл нэг дунд Дорногов аймагт гэхэд нэг үйл ажиллагаа эхэлсэн 20 сар болж байгаа компанид гэхэд 14 удаагийн шалгалт орон нутгаас очсон байх жишээ. За мэргэжлийн хяналтын салбарын хяналт болгож яамдууд өгсөнтэй холбоотойгоор яг энэ давхарцсан хяналтын тоо бол хэтэрсэн. Одоо засгийн газрын одоо гомд хүлээж авч 11 төв дээр ирж байгаа гомдлын дийлэнх хөв бас энэтэй холбоотой. Төрийн хяналт шалгалт замбраагүй болж байна, давхардж байна, чирэгдэл учруулж байна, хүн суртал учруулж байна. За нөгөө талаас олгож байгаа хуулиас тавсан дүрм журмууд их байна. За мөн энэ зөвшөөрлүүд, журмаар олгосон зөвшөөрлүүд, хязгаарлалтууд, дүгнэлт нэрийн дор гарч байгаа энэ хязгаарлалтууд маш их байна гэдэг. За ингээд ерөн цогцоороо засгийн газар бол бизнес эрхлэл одоо эдийн засгийг одоо нэлээд тэлхийн тулд эдийн засгийнхаа эрхчлөөг нэлээд хууль эрх зүйн хуваар баталгаажуулах ёстой гэсэн бодлогоор хууль орж ирж байгаа. Их хурлаас сая засагт үүрэг өгсөн. Энэ хяналтыг зэгслэх гэдэг үүрэг. За энэ ажлыг мөн эдийн засгийн хөгжлийн сайд хариуцаад бид нар зохион байгуулалт арга хэмжээг авч байна. 3 сар гэхэд бид нар төрийн хяналтын хууль нэмэлт өөрчлөлт болон шинэ бүтцийг хамт одоо өргөн барих юм бэлтгэл ажлыг хийж байгаа. Энэ хуулиараа бол яг энгин гэдэг биш. Хуулиар бол энэ хуулийн гол цөм нь бол ерөөсөө үндсэн суур зарчмуудыг л одоо тунгалан зарлаж байгаа. Манай бизнесийн үндсэн хууль гэж ойлгож болно. За эдийн засгийн зөвлөл бол ингээд ерөнхий сайдын дэргэд баригдаж, байгуулагдаж, ерөнхий сайд 50-аас доошгүй хувь нь хувийн хвшлэл шинжилгээ ухааны байгууллага холбоотын төлөөллийг дэргэдээ байлгаж энэ эдийн засгийн холбоотой гомдол чирэгдлийг хурдан шийдвэрлэх улс төрийн шийдэл гарах үүднээс ингээд байгуулж өгч байгаа. За төрийн гадаад хөрөнгө оруулалттай стратегийн салбартай холбоотой бас энэ зохицуулалтаар нэлээд тодорхой болгож байгаа зүйлүүд байгаа. Ялангуяа гадаадын төрийн өмчт хуулийн этгээд Монгол улсад хөрөнгө оруулалт хийх
жившөөрлийг одоо бид нар нэлээд олон чиглэлээр хязгаарладаг. Стратегийн одоо харилцаа холбоо, боловсруулалтаас ахуулаад эрчим хүчгээд. Тэгэхээр энэ хяналт шалгалтын асуудлыг бас нэлээд тодорхой болгож байгаа зүйлүүд гэсэн хуулинд орсон байгаа. За жишээл одоо уул уурхай байна, харилцаа холбоо байна, банк санхүүгийн салбарын гадаадын төрийн өмчт компанид хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгохдоо нэлээд өндөр шалгуур босхийг тавьж дотоод одоо стратегийн зах зээлийг хамгаалсан бас зохицуулалтанд орсон байгаа гэж. За болъё. Инхээр сайд агуулга зарчмын та одоо асуудлаа харцсан дэмжиж байгааг нь хараад байгаа. Бид дэмжиж байна. Гэхдээ сүрэн сайн зэрэг гişүүлээ л дээ нөгөө том та одоо энэ чи айгүй том реформ шинж чанартай байл гэдэг юм тий. Тэгсэн мөртлөө яад ийм нэмгэн байгаа юм бэ? Ийм том реформ гэхэр чинь би ерөөсөө ойлгохгүй. Тэгээ одоо нөгөө засаг бас ийм юм сурцсан. Нөгөө хийх судалгаануудаа зүгээр ингээд боловсруулж оруулж ирэнгүүтээ за нэг хэдийн хинэтик гişүүд үйдгээд бидний одоо нөгөө бид нар чи яг ингээ нэг айтайхан болохгүй 200 хэдэн хууль дээр чи бид нар суулчлаа шүү дээ. Тэгэхээр би бол яг энэ хуулийг бол хилцхийг нь дэмжиж байна. Тэгвэл засаг бүрэн бүрэлдэхүүнээрээ таныг бол тунхаг туг зоох гэж байгааг нь ойлгож байна. Гэхдээ нөгөө дахиад 200 хуулийн дээр энэ ийм асуудалтай байна. Энэ чөдөр тушаа болоод байгаа юм байна гэдэг хуулийн дүгнэлтүүдийн бас нөгөө засаг чи өөрөө тэргээ бүр сайн мэдж байгаа шүү дээ. Гаргаж ирээд оруулж ирэхгүй байсан юм уу л гэд. Тэгэхээр логик нь айгу зөрөөд байгаа юм шүү. Тэрийг шинжилж орж ирэх хэрэгтэй юм уу? Тий. Би одоо нэг ажлын хэсэгт ороод дэмжиж орё гэсэн чи одоо баахан 200 хуулийн дээр ажиллах болчих гээд шүү дээ. Тий. Тэгэхээр Игорь та би ерөөсө таны нэг юм ерөөсө ойлгосонгүй. Та 200 хуулийг өөрчлөе гэдэг юм уу? Ерөөсө өөрчлөхгүй гэдэг юм уу? Тэрийг нь ерөөсө ойлгохгүй. Тэгэхээр энэ дээр яг тодорхой болгоод энэ хууль бол явах ёстой. За магадгүй яг тэр сайн зэрэг гişүү хэлсэн энэ нэр магадгүй бизнесийн эрхчлөөний тухай хуулийг гэсэн үндсэн агуулгын хувьд бас жоох эргэлзээ байна. Тэгэхээр хилцэсгийг нь дэмжиж тэгээд хамтраад ард нь гарыг да.